айн зүйлийн талаар юу хэлж чадах вэ найз надаа? За нарамч сонсъё. За оюун дээр аль хэдийн 6 ширхэг хийсэн үзэгтэй. за батган дээр сонсъё. За батгавч сонсъё. Балет бидний 8 ойроотой. За өөр юу? Илүү баяр сонсъё. Балет бидний олон дэсээс бүрддэг. За мөрч сонсъё. Балет бидний 12 нэмэгтэй. За за нэг жадаг сонсъё. Балет бидний 6 нэг шөнөстэй тэр нь 2 ойроо хас. За өөр за батган сонсъё. Балет бидний нэштэй нэг дэлгээс 6 янз. За тийм. За бид нэр энэ параллелитийн дэлгээс хэр мэдэх вэ? Хэр мэдэх вэ? Параллелитийн дэлгээс хэр мэддэг вэ та? Сайн мэддэг гэж бодож байна уу? Энэ дэлгээс сайн мэддэг гэж байна. Сайн мэддэг. Тэгвэл параллелитийн дэлгээс ийм сайн мэддэг болох та нар өмнө ямар чадвартай байж хаад параллелитийн дэлгээс бас сайн сурсан билээ гэж бодож байна. За юу? Кубига бид нар маш сайн судалсан. Куба маш сайн. Кубиг хэдэн янзын дэлгээс үүсгэж чаддаг байсан? 11. Оо 11 янз. Тэгвэл 11 янзын дэлгээс бид нар яаж нүдэлж тогтоож зурж чаддаг болсон юм бэлээ? Дасгалаа тийм ээ? Дасгалынхаа цагаар байна. Дасгал хийх. За одоо тэгвэл дасгалтай бүтээрээ. За. Боломжит параллелитийн дэлгээс үүсгэх гэж байгаа юм аа. За бачхан. За параллелитийн дэлгээс тийм сайн найзууд болсон юм бол үнэхээр найзууд болж чадчихгүй буюу гэдгийг өнөөдрийн хичээлээр яах вэ? Бибинэ шалгаж өөрийгөө яах вэ? Шалгаж сольж үзэх юм. За. За, сайн та нар тайлбар хийхдээ маш сайн мэдчихсэн тийм ээ? За, та нарын уртл өнгөнгийн тэгшүүлтүүдийг баш нөгсөн байна. За өнөөдрийн хичээлд та нар дандаа хамтаараа ширээнийхээ найзтайгаа хоёулаа хамтдаа ажиллая. Бүх зүйлийг хамтарч хийгээд хамтдаа хийвэл хийсэн зүйл ямар вэ? Хамтдаа хийсэн зүйл нь илүү хүчтэй байдаг тийм ээ? Илүү чанартай байдаг. Тийм учраас өнөөдрийн хичээл дандаа хамтаараа хоёулаа хамтдаа хийх нь. За өмнө тавьсан багшийн энэ өгсөн дүрслэлийг ашиглаад параллелитийн дэлгээс үүсгэх. Дэлгээс үүсгэхдээ за бид нар нэрүүдээ энд бэлдсэн байна. За эндээс нэрнүүдээ сургаж аваад за гарчаад за танаас одооны наадлыг өгдөг. Танаас одооны наадлыг гарчаад эндээс нэр судалж байна шүү дээ. За
За хоёулаа хамтдаа гэх. За суугаа. За ярьж байгаа. За энэ хамтдаа дэжсэн. За явж. За хамтдаа яг тийгээс үсэх нь хамтдаа. За өнөө. За үсгээрэй. Юу асуулт. Шинжлэх асуулт. Юу ч юм. Агуулгын мэдээсээс багаад үсгэх нь шүү дээ. Тавш. За танаа үсгэх. За нэгийг харцсан хоёр тэгшинцэгт хэд дутуу байна уу? Нэг ширхэг байх хэрэгтэй байна ээ. Одоо нэмж тийм ээ. За бас минь. Нэгийг харцсан хоёр тэгшинцэгт
Бас нэг ширхэг. За ийм төвшөлт байх юм бол та нар яах вэ? Хайх хэрэгтэй. Дэгээс үсгэж чадах. За тэгвэл одоо багш нь танарт хосороо хамтдаа ажиллахдаа энэ өвдөлт энэ дүрсэн дээр ажиллана. За энэ дүрсэн дээр ажиллахдаа багш нь нэмэлт хэрэгцээтэй дүрсийг нь танарт өгсөн байна. Нэг ширхэг, нэг их хацсан гоё, нэг ширхэг, нэг хацсан гоё. За энэ дүрсийнхээ тусламжтайгаар та нар параллелитийн дэлгээс болж чадах дэлгээсийг зурна. Зурхтаа заавал яа гэж нэг багш тань. Хамтаараа хийнэ. За хамтаараа хийгээд дэлгээсээ үүсгэсэн тохиолдолд нэрнийх нь доор авчиж наа. За бид нар альва зүйлийг эмх цэгцгөө хийх яадаг вэ? Эмх цэгцгөө хийх. Буруу болно. Бас дутуу болно тийм ээ? За тэгвэл эмх цэгцтэй болох үеднээс яавал дээр санаа байна та нарт? Яавал дээр санаа байна? Эмх цэгцтэй та нар дураараа үүсгвэл энэ дээр үүсгэж болох юм. Эмх цэгцтэй байг гэхэд ямар санаа вэ? За батамын зүйл сонсъё. За тэг саналтай байна. За багш ч гэсэн бас эмх цэгцтэй бол аль нэгнээс нь за тэр шатаасаа ч юм уу эсвэл толгоогоос ч юм уу аль нэгнээс нь эмх цэгцтэй дистаралтай явбал арай цэгцтэй бодоод гэж бодож байна тийм ээ? Бид нар эмх цэгцэд оруулж дэлгээс үүдээ нийтж тогтоосон биз дээ тийм ээ? За тэгээд одоо цэгцтэй болох үедээс алиас эхлэх гэж бодож байна. За толгоогоос эхлэх. За тэгвэл наашаа хараараа. Хоёулаа хамтарч хийгээд үүсгэж чадсан бол энэ дээрээ зураад нэрнийх нь доор авчиж наа гэсэн шүү дээ. Олон хүн гарчиж наагаад байвал тийм ээ? Зөндөө их цагаан учраас гарчаа бол энэ зургуудаа болцсон бол та өгөгдсөн энэ цаасан дээр өөрөөсөө цаасан дээр хийгээд зураад гүйцэтгэхэд явна гэсэн. Ойлгосноо шүү дээ. За одоо багш руу гаръя. За тэгвэл одоо энэ дүрсэн дээр хоёр тэгшинцгийг нэмээд толгой үүсгэх. Толгой үүсгэх. Яагаад болохгүй гэж? За маань зүг яснаас. Толгойч толгой хоёр удаа болоод заавал зэрэгцэх ёстой. Энэ биднээс өгсөн дүрсэн зэрэгцээ биш дараалсан байна. Толгой гэхэд энэ хоёр дүрс яаж юм гэж? Зэрэгцээ байна. Энэ хоёр дүрс дараалсан. За бас энийг бүтцээр ажиллаа. Энэ хэдэн ширхэг вэ? Зүүн гартаад нь? 1 4 1 гэсэн бүтцтэй байдаг тийм ээ? Тэгэхээр зэрэг нэг гээд энийг 4 болгох боломжтой байна. Тийм үү? За тэгээд толгой үүсгэх боломжгүй боллоо. За тэгээд одоо энэ дээр багш нэг боломжгүйг нь ингээд тэмдэглэж байна. Багшийн өсөн дүрснээс толгой үүсгэх боломж. За тэгээд одоо толгой мөр үүсгэх боломжтой юу? Боломжтой. За тэгээд одоо хоёулаа хамтаараа хийгээд толгой үүсгэсэн авчираа. Хаалсаа хамтараа. Энэ шаас нэрээ. Ашиг нүснэм дүрсэн. Эсээ. За үүсгэсэн аа. Нэрийг бичих доошлаа. Дэлгээс үүсгэсэн нэрийг хаад ястаа. Бичих ястаа.
За. Толгой. За. За одоо бүгд